За сайн байцгаана уу? Ирida контентээс мэдчилж байна. Бид нар та бүхэндээ бодиттой, баримттай хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Тийм болохоор манай чаналыг дэмжиж, subscribe-аар дэмжээрэй, subscribe-аар хайрлаарай. Энэ удаагийн дугаард бид нар маш сонирхолтой газар орно. Энэ бол Mom's Touch. Shangri-La салбар дээр нь очиж тэр алдартай дахианы бургерийг нь идэх болно. Тэгээ Mom's Touch сонирхолтой зүйл нь гэвэл Солонгосоос орж ирсэн франчайз. Тэгээ Монголоос гадна Япон, Тайланд, тэгээд Америкт бол үүдээ нээсэн юм бэлээ. Солонгостой бол 1300-аад салбартай. Тэгээд нэрийг нь бас ингэж сонсоход бол амар сонирхолтой байгаа зү тэ. Mom's Touch. Mom's Touch ер нь бол better than Dad's Touch. Mom's Touch-ийн байгууллагын яг үндсэн философи нь сонирхолтой санагдаж байна. Ягаад гэвэл ээж хүн гэр бүлдээ ямар хоол өгдөг вүлээ? Яг тиймэрхүү философоор Mom's Touch бол үйлчлдэг гэж хэлж илээ. Гэхдээ яг үндэ бол ямар ээж хүүхдүүдтэй фаст фуд өгөх үдэ те. Манай Монголын хоолны зах зээлд бас шинэ тоглогч ороод ирсэн. Тэгээд хэдүүлээ Mom's Touch-ыг ямар амттай байгааг шалгая. Ирida контент та бүхэнд бодиттой баримттай хараад бус хоолны шүмж хүргэх болно. Mom's Touch Shangri-La салбар. Соёлтой хүний үйлдэл цаанаасаа өргөдөг. За хям бяслаг цээж махан бургер. Сайн байна уу? 144. 144 байна. Баярлалаа. За Mom's Touch-аас захиалга авчлаа. Ерөнхийдөө бол нэг 10 минут хүлээлээ. Бараг 10-аас 10 минутаас бага хүлээлээ. Тийм болохоор амар хурдан шуурхай юм байна. Тэгээд 13400-аар бургер авлаа. Тэгээд дахианы мах 8900. Шарсан төмөс 3900. Гоё юм ингээд нотон салфетыг өгчдөг юм байна. Нотон салфетыг өгж байгаа юм чинь гараа ачижээ. Нийтдээ 27500. Тэгэхээр үнийн хувьд бол амар боломжийн санагдаж байна. ChatGPT-гээс асуунгууд Mom's Touch-ийн нэг чанарын стандарт байдаг. Тэрний яадаг вэ гэвэл дахианы цээж маха хөлдөөсөн биш, фрэш байдаг гэж бичсэн байлээ. Энэ чи За орцсны хувьд бол манууд ч юм уу тийм соустай байна. Тэгээд үгэрцээ, помидор, хям, бяслаг, салаадны навч. Тэгээд дахиад маань амсаа үзье. Нэг юм таалагдж ингээ барихад амар эвтэйхэн байна. Заваахгүй байна. Ихний мэдрэмж ер нь гоё байна. Гэхдээ жоохон халуун ногоотой байна. Соус нь халуун ногоотой байна. Тийм юм шиг байна. Дахианы бургер дээр нэг асуудал байдаг. Би бол тэрийг анзаардаг. Дахианы цээж махаар үхрийн махтай бургер шиг тийм шүүслэг байдгүй. Ер нь жоохон хуурай талдаа байдаг. Гэхдээ нөгөө соус ихтэй байгаа учраас яг гоё чийгшүүлж өгч байна. Ногоо соусороо бол ерөнхийдөө бол гоё чийгшүүлж өгч байна. Яг л нөө юуны чикен бургерийнх нь мах нь ерөнхийдөө бол аргу байна.
дахианы бургер идэж үзлээ. Одоо бол давгүй санагдлаа. 5-аас 3 өглөө. Нэг одоо нөгөө нэг юу муулаад байх юм байхгүй. Яг нэг тийм 5-аас 3 юм байна. 13,400-ээр бол дайггүй л дахианы бургер байна. За яна төмсөн жоохон хөрсөн байж магадгүй. Төмснөөс намтаа үзье. Төмсөн бол хүрсэн байна. Гэхдээ би дахианы бургерээ идсэн учраас хүрсэн байхаа гэж бодож байна. Дахианы маха кейжин гээд тийм улаан песту соусонд дүрдэг гэж байгаа. Түүнтэй адилхан яг энэ шавсан төмсөн бас яах юм бол яс тэр кейжинээр бас амталтсан байна. Тэгэхээр жоохон тийм халуун ногооны амттай. Юурэ зүү сонж байгаа юм бол тэр кейжин соёл чи ер нь бол Америкийн нөгөө Луизиана мужид байдаг. Тэгээд юуны UFC-гийн тамирчин Дастин Порие ч өөрийн гэсэн бас нэг тийм халуун ногооны соус гаргасан шүү дээ. Тэгээд тэрийг бас борлуулдаг. So за энэс намслуулъя. The juicy юм шүү дээ. Салфеткэн дээрээ асгачлаа. Яг гоо эрэхтэй хүн учраас салфеткэн дээрээ асгачлаа. За тэгээд кетчуптай амсаа үзье. Энэ бол гаднах тал нь бол шаржигнсан байна. Дотор бас ингээд яг ингээд махан дээр ингээд арангууд нь бас шүүслэг байна. Тодорхой хэмжээний шүүслэг байна. Гэтэ амтны хувьд бол нэлээд сул байна. Тэгээд энэ кетчупнд дөрөхгүй бол ерөнхийдөө үнэхээр тийм сул амттай байна. За товчхондоо ерөнхий дүгнэлт давгүй юм байна. Бургер бол надад таалагдлаа 5-аас 3 өгсөн. Энэ дахианы махны хувьд бол би нэг 5-аас 2.5 өгье гэж бодож байна. Ерөнхийдөө сулуудар амттай. Тэгээд Mamstache миний хувьд бол ерөнхийдөө бол нэг муулга юм байхгүй. Тийм магтах зүйл ч гэсэн нэг одоо байхгүй байх юм. Яг нэг тийм байдаг л юу юм байна одоо chicken franchise дахиад идэе үл yes гэхдээ би одоо тэ Mamstache идийгээд одоо юу чичирхгүй байдаг юм байна. Амт нь муухай биш гэхдээ бүрч гоёч биш яг л нэг дундаа байрсан те энгийн одоо ажимагийн хийсэн дахиад байна. Тэгээ Mamstache-ыг одоо дараа нь өөр нэг KFC-гийн Prada chicken fat henтэй харьцуулаад яг бургерийнх нь хувьд бол тийм болохоор дахианы chicken бургерийн дугаарууд цуурлууд цаашаа үргэлжлэх болно. Тэгээд энэ хүү хүрээнд Idida контентаа бүхэнд бодиттой баримттай хараад бус хоолны шүүмж хүргэж байгаа. Манай контентыг subscribe-аар дэмжээрэй. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа баяртай.